За манайхаа ингэ цаанаас нь ингээд репорт орж ирээд лайв тасраад байгаа шүү. Үргэлжлээд буцаагаад толгойг нь зүү ягаад оруулаад ирсэн байгаа шүү. Үнэхээр энэ ийм байгаад байгаа байхгүй юу? Монгол улсын ерөнхийдөө жухнаагийн хөлс та 3 сая 500 мянган 600 мянган иргэдийн маань та бэлэг тэмдэг бидний яав. Та одоо үр хүүхдээ анхаарлаа хандуулж цагсан болчихсон. Одоо ингээд та бодоод үзэлтэй. Хүний эрхийг асар дээдлэг дэлхийд нэг номерд ордог Америкийн нэгдсэн улс цаазын ялтай. 120 жилийн ялтай. Онц ноцтой террорист гэмтэрэг, онц ноцтой аллах, хүний 8 хүчээр хийлээд аимшиг эргүүдэд асар өндөр ялтай улс орн бол Америкийн нэгдсэн улс. Өнөөдөр дэлхийд бүх улс орнууд өнөөдөр ихэнх орн цаазын ялтай орнууд зөндөө байгаа. Хадгалаад бүгд амт хятад хадгалс өнөөдөр хой дэлхийд хүн амаар тэргүүлдэг улс орн өнөөдөр бас цаазын ялтай. Сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн төвийн гажигтай энэ хүмүүс хүний амь насыг хөнөөхтөө Монгол улсын эрүүгийн хуулийн хариуцлага хүлээхдээ би та бүхэнд тайлбарлах гэдэг шүү дээ. Энэ болохоор 2 жил үлээ 2.6 жилээр сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн эмнэлэгт хэвтэн албадан эмшүүлдэг тийм ялтай гэж байгаа. Инээдэм цаашаа доромжлол цаашаа. Энэ хуулийг 2012 онд хэд онд Цэндийн нэмд орчны хууль зүйн дотоод хэргийн сайд байхдаа боловсруулж оруулсан хуулийг сонссон юм байна. Энэ хуулийнхаа ялын сайшиг цуцлаа. Хүний алтан амь насыг хөнөөсөн бол эрүүл мэндийн гажигтай байна уу, галзуу байна уу, дүлий байна уу, сохор байна уу, дахир дутуу байна уу, октоос хамаагүй жирийн иргэд өндөр яаж авдаг яг энэ төвшин даабад стандартгүйгээр ялын сангасыг өөрчлөлт оруулж өгөөч гэдэг хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн байнгын хороо, энэ Монгол улсын их хурлын гишүүд, Монгол улсын ерөнхий сайд та бүхэнд би уриалж байгаа. Та бүхэнд би уриалж байгаа. Одоо ингээд миний лайв явахгүй. Ерөөсөө явахгүй заяа. Цаг үргэж репортод бодоглоод намайг доромжлоод байж байгаа. Намайг доромжлох яах вэ? Нэг мөсийг энэ хаягаа хаачих та нар заяа. Би шинэ хаяг нээжээд Монголынхаа иргэдэд хэдэн 100 мянган иргэдэд үзүүлмээр байна. Хэдэн 100 мянган иргэдэд би үннийг би өгүүлмээр байна. Өнөөдөр Монгол улс нэгдсэн үндэсний байгууллага 1946 онд элсэн байдаг. Эс хүсэлтээ өгсөн. 1961 онд албан ёсоор Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын 101 дахь улс орноор Монгол улс орсон байдаг байхгүй юу? Өнөөдрөөш цаазын ялыг яагаад сэргээгээд би бухимдаад байна? Яагаад өдөр шинэгүй лайв ирээд оруулж байна? Энэ гол шалтгаан нь бид өөрсдийнхөө амь насыг хамгаалах ёстой. Би Монголын мянган бяцхан зүгт, Монголын мянган ээжид, Монголын мянган залуусын төлөө, иргэдийн төлөө гэмт халдлагаас энэ халуучдаас сэргийлэхийн төлөө би үүнийг энэ лайвыг төмөн олондоо түгээж байгаа. Ялын санкцийн хэмжээ нь бага байна Монгол улсад. Энийг эргэж хараа. Та нар хаврын чуулган гэж хүлээх шаардлага байхгүй. Улсын хуулийн 120 гишүүдэд хүртэлх шээрэл. Та ялан хууль зүйн сайд би энэгээр танд би хэлье. Монгол улсын эргэж ухнаагийн улс та 2021-оос 27 оны хооронд Монгол улсын ерөнхийлөгч алба хашиж байгаа та. Та одоо энэ нэгдсэн улсны байр нүүбэд юм уу одоо энэ олон улсын гэрээ конвенцэд та одоо хүсэлтээ гарга. Энэ цаазын ял гэдгийг сэргийхгүй Монгол улсад манай улс оронд энэ гэмт хэрэг энэ аллах хэрэгс хэтэрлээ гэд энэ бүгдийг одоо оруулаа. Энэ бүгдийг оруулаад өгөөч гэж би танаас гуйж байна. Ерөнхийдөө хүрсэхгүй танаас гуйж байна. Өнөөдөр ингэ бодоод үзэлтэй ямар аимшигтай байгаа юм бэ? Нэгэн гэр бүлийг ингэ тамийн догоонд оруулсан, нэгэн гэр бүлийг устгацсан, гаж донтон халуурчин, сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн өвчтэй гэдэг ингээд сошиалоор яваад байдаг. Одоо тэрэндээ тэгээд 2012 оны хууль зүйн дотоод хэргийн сайд Цэндийн нэмд орж байгаа байх үед санаачилсан энэ хуулийн ялын санкцаар явах юм уу? Маш олон хүний амь насыг бүрдгчээд нэгэн гэр бүлийг хүүс тэмтэрчээд гаж донтон улгаж сэтгэл эрүүл мэндийн төвийн эмнэлгийн бүртгэлтэй гэдэг нэрийн дор халахвчин дор ял завших уу? Ёстой маш шүү. За тийм юм байхгүй шүү. Тийм дур зүрэг байхгүй шүү. Нэг яралтай энэ ерөнхий хуульд энэ өөрчлөлтөө оруулаач. Та нар ямар гэж хууль санаачлаад ямар гэж хууль яриад солиороод байгаа. Гэр бүлийн хууль гээл, үр яах хууль гээл, хин нэгэн гэр одоо шинэ миний ихнэр өөр хүнтэй явуулдаад
хүүхдээ болчих юм тэр хүүхдийг би аав хүн учир би тэр хүүхдийг эцэг гэж хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн хууль яриад донгороос сууж та нарыг ирнэ ямар гэж их ард түмний төлөөлөл гэж хэлэх юм бэ та нарыг ой монголууд минь ой. За бүгдээ одоо эхнээсээ ширлээд үзээ та манайхаа төхөө. Тэгвэл ядаа сая шиг ингээд хөөгдөд ингээд гарахгүй байх бодож байгаа. Бүгдээ 1 2 3 4 ширлж манайхаа. Би лайв одоо би бол лайвд асалдаггүй. Цаанаас хөөгдөд гардаг. Та нар гол шалтгаан нь ийм байгаа хгүй. Ирүүгийн ялын сагс нь Монгол улсад асар муу байна. Монгол улс дэлхийн нийтээрээ ялын сагсаас хамгийн бага ялтай, хамгийн өрөвдөлттэй ялтай байхгүй юу? Энэ нь аимшигтай. Өнөөдөр шар адны сэтгэл мэдрэлийн өвчтэй гаж томтог галзуу хулгайч айлын хүүс тэмдэрсэн байгаа энэ аимшиг гэмт хэрэг 2026 оны 1-р сарын 4-ний шинэ гэлөө орой өдөр болсон аимшиг аллага. Өнөөдөр иргэдээ та нар маань нэг шеэрлтэй гол нь биш. 5 10 20 шеэрлээд өгөөч. Би ямарваа нэгэн өнөөдөр би өөрийгөө сурталчсан ямарваа нэгэн өөртөө би ашиг сорлын зөвчлөлтөй ямарваа нэгэн би цуглаа моглоо би огтосоо явуулаагүй. Нийтийн эрх ашиг нийт Монголын ард түмний хувь зарийн төлөө би ярьж байна. Гэхдээ та нар бодоод үзэлтэй нэрээ ийм инээдмийн ял гэж байдаг юм уу? Ийм инээдмийн ялын сан шиг санаачсан хүмүүс гэж байна бас. Би хууч наран гэрэлгоос асуумаар байна. Наран гэрэлтгой. Та маш мундаг хууч таныг бол би хүндэлдэг. Монголын ард түмэн хүндэлдэг учраас таныг Монгол улсын ерөнхийдөө Чухнагийн хөрөсөх Монгол улсын засгийн газар таныг Скотын одонгор шагналсан. Энэ шинэ жилийн өмнө бүгдээрээ мэдчихэж байгаа. Гэхдээ ийм төрлийн ялын сангас гэж байдгийм үү? Хүн болгон мэдэхгүй шүү дээ. Иргэд чинь мэдэхгүй юм уншихгүй байна. Судлахгүй байна. Уншиж судал одоо. Юу хуцаад байгаа юм бэ? Хүний амь насыг хөнөөж цэцлэг мэдрэлийн эрүүл мэндийн эмнэлэгт одоо бүртгэлтэй гэхээр хүн алаад нядлаад яваад иж болдгийм үү? Тэгээ ялын сангасны инээдмийн яг тэр хуучны ялын сангасаараа энэ улсуудын гэмт хэргийг шийднэг үл эсэргүүцэж явсмаар тэмцмээр байна. Ахын дүүс минь ээ. Энэ аимшигын ийм заван байж болдгийм үү? Хүний алтан амь насыг хөнөөчөөд гэр бүлээр хүүс тэмдэрсэн гаж томтон хулгайч ухаан орж гадаг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэдэг байгаа энэ новшийн алуурчин өнөөдөр бас шар хатан тэгээд 2 жил 6 сар татвар хүчийн мөнгөөр тэжээлгээд тэр дэмжлэгээ маягаар ялаа идэх юм уу? Энэ шар хатны эрүүл мэндийн эмнэлгийн эмчнэр хариуцлагагүй байгаа асуудал байгаа шүү наад чинь заяа. Хяналт муу байна, хяналт муу. Одоо одоо EIR гэдэг камерчилж гэдэг энэ камерчилдаг юм аа энэ гэр орол тавиач Нямбатра. Гэр орлоо яалтаа камерчилж та. Үхлийн зоонд амьдарч штэ. Иргэд чинь үхлийн зоонд амьдарч штэ. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч та өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд та одоо энэ цаашаа ял гэдэг юм сэргийг та хандлаа. Ханддаг гадарт нь хандах ганц субъект нь таа штэ. Танаас Монголын ард түмэн гуйж штэ. Элийн нэгтэй ахын дүүс чинь гуйж штэ бид нар. Элийн нэгтэй ахын дүүс чинь халж талаад амь насны хөнөөгөр гэр бүлээр хүүс тэмдэрч штэ. Гэр бүлээ хүүс тэмдэрсэн энэ иргэний энэ аавын тэр санаа гонсгор тэр эмээ өвөө ахын дүүсний ямар олигтой байдгийг. Өнөөдөр Монгол улсын их хурлын 126 гишүүд та нар талбай дээр гарч ирээд өнөөдөр эмгэл илэрхийлж тоосоо таанар ахгүй юу? Манлайлж Монгол улсын иргэж энэ гэмт хэрэг үйлдсэн гэдэг энэ сошиал хараалтаа гарч ирээд үзэл бодол илэрхийлэх ёстой байхгүй та уулна.
Үнэхээр аимшигтай байна шүү дээ. Үнэхээр нэрээ аимшигтай байна. Хэлхээс өөр арга байхгүй, дуугүй байж чадахгүй. Би ямар нэгэн суглаа яагаад ямар нэгэн даан 600 700 уралдуулъя. Ингээрэ хэлсэн суглаа үлдлээ азаа үүс гэж би огт яваагүй. Би ямар нэгэн газар магшин чанж идэл ийм тийм байна гэж ингэж яваагүй. Хүн болгон 20 ширлээд өгөөж ахын төсөө. Өнөөдөр гэр ороолоо камерчул Ямбатраа. Заяо. Гэр ороолоо нэг яарлаа камерчул. Үхлийн зоон гэр хороолт байна гэж бодож байна миний хувьд бол. Тэгээ сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн төвийн энэ дарга маргад одоо хариуцлага тооцолтоо. Энэ өвчтөнд харахад байдгүй юм уу? Баян үзчих хэрэгтэй шүү дээ. Одоо бүр дураараа болчихсон амар болчихсон аимшиг гэмт хэрэг гараал байна. Энэ талаар улсын их хурлын гишүүд нь үзэл бодоо илэрхийлдэггүй, ялын санкцаа нэмий гэж ярьдаггүй, хүн өвхөд байна, алуулаад байна, амь насаа алдаад байна. Зүгээр жирийн жишг болсон улс Монгол улсаас өөр байхгүй. Заяа ой, мангуунууд минь ой. Хэвлэл мэдээллийн байгууллага надад холбогдооч. Яагаад би хэвлэл мэдээллийн хэвлэлийн баг хурал зарламаар байна. Өнөөдөр энэ Гандамар Бадарч гэдэг хаягаараа төмөө олондоо хангалттай хүрч чадахгүй байгаа. Энийг мэдж байгаа. Яагаад гэвэл шалтгаан нь юу гэж Гандамар цаг үргэж үнний дуу олоож, цаг үргэж нийтийг ашиглаа, цаг үргэж Монголын ардын тэмцдэг учраас, цаг үргэж эрх барьчдыг шүүмжилдэг учраас өнөөдөр миний хаяг юм. Өнөөдөр монголчууд өнөөдөр бид нар Чингисийн үс хадчтай уулна. Бид нар дэлхийг байлдан дагуулж ирсэн Баатар хэрийн үс хадчтай бид нар ийм мөнхаагүй, ийм дойжоогүй байж болохгүй гэж бодож байгаа. Ийм аимштай гэмт хэрэгтэн энэ аллаг хийж байгаа энэ хогийн бузар новшнуудыг бол тэр гаж донтон байна уу? Сэтгэл мэдрэлийн эрүүлбэрийн гажтай байна уу? Галзуу байна уу? Октоос хамаарлахгүй ялыг нь яг адилхан өгдөг баймаар байна гэдэг би шүгэл үлээж байгаа. Шүгэл үлээж байгаа. Би энэ хуулийг өргөн барина. Дэцэг парламентод одоо суушуулаад 100 мянган эдийн гараад сүглүүлж чад энэ ялын санкцыг өөрчлөлтийн төлөө хууль зүйн байнгын ороо, хууль зүйн яам, хууль зүйн сайд, ерөнхий сайд хэрэгж бүгдэнд нь хандмаар байна. Надад тусал дэмжлэг бодож ахын төсөө. Хамтаа дэмжиж хамтаа явъя л да бүгдээрээ. Ялын санкц нь Монгол улс бага байгаад байна шүү дээ. Авилга албан тушаалын хэрэгжүүлсэн адилхан толгойг нь хийсэн 40 тэрбумаар улс орноо хохироочоод 40 сая хохироочоод нэг 2 3 4 жилийн ял аваад 5 6 жилийн ял аваад тэгэл гараад ирдэг шүү дээ. Энэ санкцын баяр зүт гэдэг улгаачууд энэ хэрэг бол яг үндсэндээ нэрээ яг цагаатаагүй шүү. Энэ хэрэгсэхгүй л болсон хэрэг багхгүй цагаатаагүй. Заяа цагаатаагүй. За манайха нэг 10 ширэлчиж гууж энэ хөө. Ирээл бол аягүй сайн явж байгаа. Лайв бол ерөөсөө явахгүй. Би лайваар амин гол нь үзэл бодлоо илэрхийлэн цаг хугацаатай байдаг учраас эргэжтэйгээ коммент бичгдээд ингээд яваад асуугаад тайлбарлаад явж удаад байгаа байхгүй. Миний ихтэй коммент гардаг. Одоо Монгол улсын иргэд маань коммент бичсэн л байгаа. Нэг шиг коммент байхгүй. Миний ихтэй. Зөвхөн нэг Facebook найзуудын манд зураг гарч ирэл ингээд цаашаа байхгүй.
Энэ төрийн өндөр албан тушаалтангуудаа төрийн 3 өндөрлөгөө одоо тэгэл энэ төрлийн гэмт хэрэг аимшигын алуурчдын гэмт хэрэг суурал алуурчин одоо гэр бүлийн хүүс өмтөрдөг гаж донтонгуудын алуурчин галзуучдын алуурчд юм уу ийм бүгд тэгээ чимээгүй зургаа суудах юм уу ямар нэгэн эрүүгийн хөлмөлд нэмэд өөрчлөлт оруулахгүй юм уу ялын сансаа нэмэхгүй юм уу энэ улс орн яаралтаар хуралдах ёстой байхгүй одоо тэгээ хаврын чуулга ингээд аль хавар эхэлдэг юмыг хүлээгээ суугаад шаардлага байхгүй. Та нар маань юу ч бодож байна ахын дүүсээ? Монголчууд бид одоо өшөөж зовлон зүдгээр амсгаад одоо үгүйсэх ямарч арга байхгүй байгаа байхгүй юу? Одоо ингээд талбай дээр гал бидний цод асаад. Хизээ одоо маргааш энэ хизээ байна бас энэ гэр бүлийн хөдөлгөөн иргэдтэй цол асаах бол бид нар очил бас асаалцсан. Би бүхэн цол асаах үйл ажиллагаанд оролцдог. Одоо яг яах ёстой вэ? Би хэлээд байгаа шүү дээ. 2012 онд байна уу хэдэн онд гэлээ 2002 онд гэлээ хууль зүйн дотоод хэргийн сайд байхдаа зөндийн дэнд орж байгаа байхад үед батлагдсан хууль гэдэг байгаа байхгүй юу? Эргүү хууль. Энэ шар адны сүмүүдэд бүртгэлтэй энэ галзуучууд эрүүгийн гэмт хэрэг үйлдэх юм бол 2 жил 2.6 жилээр шар аданд хэвдэн албадан хэмжүүлэлт юм ялтаа гэдэг. Хуцдаг юм бэ яасан үстэ. Ямар ч ирүүд хүний логикоор ухаанаар бодоод үзээч хүний амьнасыг хөнөөсөн гаж донтон алуурчин өнөөдөр тэнд шараад дэмжлүүдэд төрдөг гэж юу гэсэн үг юм бэ? Элбэг дөрж хар гайгийн уршгаар өнөөдөр монголчууд амьнасаа алдчихж байна. Элбэг дөрж иргэдч байхдаа Монгол улсыг олон улсын коннект төсөөлөд цаашаа ялгуу улсаар бодгосон. Одоо тэр барууны либерал үстэй элбэг дөрж долоод хөгтөг улгаачуд нь болохоор ингэж ярингуут цаашаа ялгуу олчих юм бол янз бүрийн тусламж янз бүрийн юмуд хаагдна гэд хуцаад ах хүний амьнаас тусан жирийн аль нь илүү юм? Станууд минь ой. Гөлгнүүд минь ой. Одоо яалтайгаар хуралдаад энэ улсын хурлын чуулга хуралдаад энэ ерөнхийлөгч та өөрөө санаачлаад энэ эрүүгийн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөд оруулалтаа ялын санкцын чангалалтаа шар адны хаж домтон байсан ч гэсэн энэ зохимжийн ялаа 20 30 40 жилийн ялыг гямдангийн ялаа авах ёстой шүү дээ улгаачууд. Өчнөө аимшигын гэмт хэрэг аллагууд өнгөрсөн 24 23 онд Дорногов аймгийн Шамтад 16 настай охиныг бас алаад айцсан. Чиргэдэд алаа айц болоо айцсан аимшиг гэмт хэрэг. Тэгэл араас нь ярих юм бол зөндөө аимшигын аллагууд гэмт хэрэгүүд байна. Жимайлг том дэлгүүр дотор эхнэрийг 28 одоо утгалаад гигэн цагаан өдрөөр наftад олон хүний нүдэнд утгаад амьнаас нь хөнөөгөө залуурч байна бас. Гаж томтонгод. Маньяк алуурчд. 16 настай 30 настай хоёр бүсгүй хороод амьнаас нь хөнөөсөн цуврал алуурч одоо хэрхэн шалгадаад явж байна. Монголчуудын шарх анаагүй байдал дахиад энэ аимшиг гэмт хэрэг энэ 2026 онд чи гарлаа. Он гараад гарч байна. Нямбатра энэ гэр оролдог камержуулаа заяа. Бүгдийг камержуул ой. Бүгдийг камержуул за. Үхлийн зооноор камержуул.
Өнөөдөр Сангижийн баяж зүтгэл 100-ны манлал өөрч болгооч маш сайн хүнээр өнөөдөр ингээд хил мэдээллийн байгууллага ингээд сошиал цацаад байгаа бол одоо гаач бод минь ой. Бол за би лайвгаа төгсгөл би та бүхэндээ нэг ганц чухал асуудлыг хэлье гэж бодоод байгаа. Өгөө одоо би хэлье. Та бүхнийг би олон зуун хүмүүс орж ирээд хэлье гэж бодсон боловч үнэхээр олон зуун хүмүүс орж ирсэнгүй 13 иргэн ч гэсэн окей чодоо шиг ирээд маань бүгд 10 ширэлчин. Монгол улс ерөнхийдөө яагаад энэ гэмт хэрэг авилгал энэ аимшигтай энэ одоо тэгэл одоо энэ дэндүү асар том хаавас маавстай болсон энэ баян задлан энэ авилгал шулгаас салж чадахгүй байгаа гэвэл Монгол улс өнөөдөр оюу толгойд 10 тэрбум төгрөгийн алдагдaltaй зээлийг төлж байгаа улсаараа төлж байгаа бид нар тийм үү. Тийм учраас Монгол улс одоо хууль хүчний байгууллага цагдаагийн ерөнхий газрын дарга болт та хууль зүйн дотоод хэргийн сайд бэнхвэр таанаас санаачлаад холбооны мөрдөх товчоо гэдэг байгууллагатай хамтарч ажиллаа. Дэлхийн нийтийн улс орнууд холбооны мөрдөх товчоо гэдэг байгууллагатай хамтарч ажилласны үр дүнд нь авилгал энэ аимшийн том гэмт хэрэг террорист аллах бүх юм зэгцэрдэг ойлгож байна. Холбооны мөрдөх товчоо гэдэг газар бүртгүүлэхдээ хэдэн тэрбум долларч өгч бүртгүүлдэг юм дээ. Тийм газар орооч 10 тэрбум долларыг өнөөдөр энэ оюутлахад өнөөдөр алдаж өнөөдөр хүү төлж баларж байгаа улс орн байж өнөөдөр бүх юмны чинь ансууд тайлбарлах байхгүй юу? Хэрвээ холбооны мөрдөх товчоо гэдэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийгээд улс орон гэрээгээ хийгээд тэр мөнгө төргийн чамаагүй ард ирдэн бид нар хандж чамаагүй өгье. Ард ирдэн хандж цуглуулж чамаагүй тэр бүгд нь хандилъя. Холбооны мөрдөх товчоо гэдэг байгууллагатай хамтарч ажиллах юм бол үр дүнд нь энэ Монгол улс хийх хавьд авилгалд авдаг энэ новшнууд байхгүй болно. Элбэг дээр сайхан бэлэг нарыг болоод Америкийн нэгдсэн улсаас холбооны мөрдөх товчоо чигтэд аваад ирэн заяа. Тэнд нь баг ялын уншаад тэд нь баг тэр олон энэ сайхан бэлэг Санжийн баяр мэтийн төрөөс төрсөн тэр бомтонгуудыг чинь хаусыг хураагаад явчих бүрэн болцоотой. Өнөөдөр Монгол улсын мөрдөн байж байгаа байгууллага аль бол аль ч дүүрэг хамааран аль ч Монгол улсын нөхцөл төвчрөж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Яг тэрэн шиг байхгүй юу ойлгож байна. Холбооны мөрдөх товчоо гэдэг байгууллагатай одоо хамтран гэрээ хийгээд Монгол улс хамтарч ажиллаа. Тэгж байж энэ хулгайч луурчин энэ хил даман зутааж байгаа энэ хулгайчлалыг бол бүрэн ялын өгөх боломжтой. Бүгд энэ хэдэд талуус одоо холбооны мөрдөх товчоотой хамтарч ажиллаад тэр үнэг ажиллагаа гээд маш олон төрөөс төрсөн тэр бомтонгууд маш олон төрөө улсаа хохиросон гэмт хэрэгтэнгүүдийг хэдэн 10 мянгаар олж ирж байгаа штэ. Толгойд нь шууд дуугдаад авчирж байгаа штэ. Энэ жишг рүү шилжүүл яасан бэ гэдгийг би ярмаар байгаа байхгүй юу? Би хэлгийн багаар зүйгээд байгаа шалтгаан маань юу гэвэл ахын төсөө. Энэ бүгдийг би нийгэмд хил болоод тавиад энэ бүгдийг өрөөлөд энэ бүгдээр би шүүл үлээмээр байгаа байхгүй юу? Шүүл үлээмээр байгаа юм. Хэдэн 10 хил мэдээллийн байгууллагыг өмнөд суучаад би энэ бүгдийг хэлмээр байгаа юм. Өрөөлмөр байгаа юм. Энэ хамгийн зөв жишг шүү. Хамгийн моног жишг. Өнөөдөр холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаад дэлхийн нийтээр хамтарч ажиллах юм бол элбэг дээр сайхан бэлэг, сахал эрдэнэ бэлэг, Понцгийн цагаан нөгөө улсыг урдын гişиг мөнх хот хилээд байх юм маш олон төрийн өндөр албан тушаалтангууд өнөөдөр гадаадд гахаа дахианы магадад зугаалаад ингэж амьдарч байгаа. Энэ бүгдийг шийдэх ганц гол субъект нь бол холбооны мөрдөх товчоотой Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам, ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, цагдаагийн ерөнхий газрын дарга болд та бүгд хүсэлт өгснөөс энэ асуудал шийдэгдэх юм аа. Энэ хорим руу орсон цаг мөчид энэ эрүүгийн гэмт хэрэг багасна. Хээл хагуул авилгал бүх юм багассан шүү.
Харгаа барсандаа би энэ асуудлыг өнөөдөр ил болгож тавьж штэ. Шахаж шаардж штэ үнэхээр. Энэ хамгийн зөв жишг байхгүй юу? Хамгийн зөв жишг. Холбооны мөрдөд авчаа гэдэг байгууллагатай нэг бүрэн Монгол улсын засгийн газар энэ хууль зүйн дотоод хэргийн яам цагдаа гүйцэтгэлийн байр шүүх прокурор хамтарч ажиллаа. Тэр хэдэн тэрбум төгрөгийн долларын хөс төлтгий болохгүй Монголын ард бид нар 1000 төгрөг 500 5000 ч хамаагүй өгчөж улс их орноо хавармаар байна заяа. Холбооны мөрдөд авчаа гэдэг байгууллагатай дэлхийн нийтээр улс орнууд хамтарч ажиллаж байгаа. Монгол улс яагаад хамтарч ажилдаггүй та нар хоёр? Хамтарч ажилтаа хүсэлтээ өгөлтөө. Ойлгоод өдөр хэдэн тэрбум доллараар өдөр алдагт орж байна. Тэр мөнгөний улсаасаа улсын сангасаа болохгүй ард иргэд бид нар хандаж суулж өгөөд улс орноо аврыг л та. Тэгжээж өнөөдөр энэ новшил хариуцлага тооцож чадна штэ. Холбооны мөрдөд авчааны субъект гэдэг нь бол хамгийн моног субъект байхгүй юу, ойлгож байна. Хуулийн хууль шиг дээдэлдэг, дэлхийн нийтэд дээдэлдэг холбооны мөрдөд авчаа гэдэг байгууллагатай хамтарч ажиллаа. Эдгээр бас элбэгдээ сайхан бидгийг хаа байсан газраас хосын шогтолж ирээд Америкийн нэгдсэн улстай ялын тултал нөгөөд тэр бүхэнтэй хамаард бүхий этгээдүүдийг яллаад тэр бүхэнтэй хамаард бүхий эд хөрөнгүүдийг хураагаад ингээд явдаг байгууллага байхгүй юу? За манайхаа ийм биш шүү. Би ямар ч гэсэн одоо нэг ирээд оруулчих. Маргааш 15 цагаас тийм 15 цагаас засгийн газрын ордны баруун талын хаалган дээр гадаа хэвлэлийн хурал хийнэ гэд би пост оруулчих. Иргэд маань сайхан дэмжиж шеэрлээд өгөөрэй заяа. Ирээл оруулчих. Хил мэдээлийн байгууллаганд хүртэл нь шеэрлээд өгөөрэй. Олон харин хил мэдээлийн байгууллага байж би өнөөдөр энэ албан ёсоос шүглүүлээ гэж бодож байгаа. Та нар маань дэмжиж гин үү? Одоо би ирээд оруулчих. Манайхан тэгээд сайхан голитлэн сайхан шеэрлээд өгөөрэй заяа. 10 20 20 30 гөрөв шеэрлээд өгөөрэй за. За ийм биш үү манайхан баяртай. Ирээд оруулчих андамархан.